Надад 3 асуулт байна. Нэгдүгээр сангийн яам энэ жилийн 26 оны орлогын төлөвлөгөө ямар хувь байдалтай явж байгаа вэ? Тасалдаж байгаа бол юугаар нөхөж яваа юм? Оны өмнө урьдчилгаа татвар гэж одоо аж ахуйн нэгжүүдээс бас авсан гэд байх юм а. Энэ үнэн худлыг нэг тодорхой хэлээд өгөөч. Хоёрдугаар асуулт хин сангийн сайд байхгүй. За одоо хин хариулах, засгийн газар л хариулах байх. Энэ би бас сангийн сайд байсан хүн байхгүй. Та нарын төсвийн тодтгол гэдэг юм бийг ийм ойрхон хийхээр хуулийг өөрчилж оруулж ирж байгаа чинь буруу. Харин ч бүр жилдээ огт өөрчлөлт хийхгүйгээр гарвал гэдэг арай гайгүй байдаг. Ямар практик манад байдгүй гэхээр за одоо энэ жилийн хувьд хэцүү байх шиг байна. Ер нь бол төсвийн орлого бол дандаа сангийн яамны зовлон учраас бага төлөвлөдөг. Тэгээд давж уйлдаг, намар тэгээд тэр зөрөө хэсгийг алж иддэг их хурл. Ийм л одоо тодтгол гэдэг нэрээр ийм практиктэй байхгүй. Тэгш одоо таны 3 сарын дотор тодтгол оруулж ирэхгүй шүү гэхээр тэр заалтыг алга болгож байгаа буруу гэж үзэж. За тэн дээр яагаад тэгээ зүтгээд байгаа юм бэ? За дэлгэр сайхан дарга төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга. Би танаа дүгнэлтийг зөвлөмжийг бол нэлээд сайн уншсан. Та одоо өөрөө нэг сайн тайлбарлаад байгаа ш. Та нар бол маш их үнэтэй санал гаргаад байгаа юм. Засгийн газар тэрнээс нь юусоо авдаггүй. Тэгэл өөрийнхөө зүтгүүлээд ингээ манай улсын төсвийн доктортой байдал гэдэг юм бол засгийн газар оруулж ирэх хүнд л докторгүй болоод байгаа юм. Та энэ 7 оны төсөв 27. Тэгээд тэрнийг дагаад төсвийн хүрээний мэдээлэл дээр ямар өөрчлөлт гарч байгааг нэг энэ олон нийтэд нэг том руу хэлээд өгөөч. За энэ 3 асуулт байна. Баярлалаа. Сангийн төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжаатар Шалтан гişийн асуултанд хариулъя. За төсвийн орлогын нөхцөл байдал бол эхний 4 сарын гүйцэтгэл бол өчигдөр бол гарсан байгаа. За гүйцэтгэл бол нийт орлого бол 10.2 их найд орсон. Гарсан зарлага бол 10.3. Тэнцвэржүүлсэн орлого үүнээсээ бол 8.9 их найд өргөн. За ингээд алдагдал бол 1.4 их найд алдагдaltaй байна. За төсвийн орлого дээр бол бид нар тооцоо хийгээд үзэхлээр бол 3 зүйл хамгийн одоо өндрөөр нөлөөлж байна. Нэгдүгээрт бол нүүрсний үн нөлөөлж байна орлого дээр, хоёрдугаарт хэмжээ нөлөөлж байна, гуравдугаарт импорт нөлөөлж байна. За үнийн хувьд бол өнгөрсөн жилийн эцсээр бол бид нар $64 байсан бол одоогийн байдлаар бол $65 гэх $1 өсөлттэй байна. Гэхдээ үн бол бидний тооцсон $70 бол арай өрхгүй байгаа даа. За хоёр дахь асуудал хэмжээ бол бидний хувьд бол тооцсон хэмжээнээс бол хавьгүй өндөр байна. За одоогийн байдлаар бол 42 сая тонн гараад явж байна. За энэ ихний 4 сараар бодох юм бол сарда 10 сая тонн гарцсан гэсэн үг. Оны эцсээр бол энэ байдлаар явах юм бол дорой 100 сая тонн хүрэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр бид нар бол энэ одоо үн болон хэмжээний хувьд бол боломж хэмжээнд үн дээр баг зэрэг алж байна. Нөгөө талдаа импорт бол нодлонгийн яг үдийд байсан хэмжээнд бол импортын хэмжээ явж байна. Гэхдээ бидний тооцоосон импорт бол эндээс жаахан өндөр байгаа. Одоо бол идэвхжлийн үе бол одоо эхлэн бүтээн байгуулалт үе. Тэгэхээр бүтээн байгуулалт үе эхэлж байгаатай холбоотойгоор импорт бол нэмэгдэнэ гэж бол харж байна. Тэгэхээр орлого бол жилийн яг нийт хэмжээний орлого төлөвлөгөөнөөс 28% бол орсон байна. Өмнөх 5 жилийн гүйцэтгэлээр нь бид нар бол хараад үзэхэд бол ойролцоогоор нэг 29% орчим бол орж исэн байна. 1% дасалттай байна. Тэгэхээр орлого талдаа бол бид нар проблем бол гайгүй. Харин зарлага маань нэлээд асуудалтай болчиход байна. Зарлага бол яаж юм гэхээр цалин хөлс дэтгэр тэтгэмж халамж гэдэг маань маневрлах боломжгүй зардал цэвэр 12-той хуваагаад сар болгон сагужуулах болчиход байна. Тэгэхээр орлого орж ирж гэнэ үгүй юу гэдгээс үл хамааран манай орлого маань бол өөрөө улирлын чанартай байдаг. Тэрнээс үл хамааран зарлага маань жигд хуваагдах юм тогтмол зарлагууд болчиход байгаа бол ингээд алдагдлын хэмжээ бол өсөж байна. За 7 сарын үеэр бол бидний тооцож байгаагаар бол алдагдал бол буураад нэг их нараас доошоо 800 орчим тэрбум дээр бол орж ирэх болов гэсэн бид нар бол тооцоол байна. Баярлалаа. За төсвийн доктортой байдлын зөвлөл Алтан гишүүний асуултанд хариулъя. За бид төсвийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс дунд хугацааны төсвөрийн мэдээлэл дээр 2-3 зүйлд гол анхаарлаа хандуулж зөвлөлтөө өгöd байгаа. Нэгдүгээрт нь макро эдийн засгийн нөхцөл байдалтай нийцсэн төсвийн бодлого байгаа хэсгээр бид анхаарч байгаа. Энэ дээр бол агц дэвшил гарсан байна гэж бид дүгнэж байгаа. Төсвийн зарлага бууруулах бодлогыг хэвээр хадгалж байна. Гэхдээ 2027 оны зарлагыг 10 орчим хувиар өсгөж байгаа нь өмнөх жилүүдийн буурч явсан өсөлтөөс ихссэн байх шүү гэдгийг анхааруулж байгаа.
энэ 28 29 онд бол энэ зарлагын өсөлтийн бодлогоо бууруулж байгаа хязгаарлаж байгааг бол бид дэмжиж байгаа. Хоёрдугаарт нь макро эдийн засгийн орчны эрсдэл байгаад байгаа энэ эдийн засгийн өсөлтийн тоо бусад тоонууд нь манай зөвлөл бол олон улсын байгууллагуудтай нийтдээ байгаа боловч макро эдийн засгийн эрсдлүүдийг бид нар сайн харгалзан үзэх ёстой гэдэг ийм дүгнэлтийг өгч байгаа. Гуравдугаарт нь бидний таны асуугаад байгаа энэ гол өөрчлөлт бол тоонуудын өөрчлөлтөөс илүү түрүүний тэр дагалт хуультай холбоотой өөрчлөлтөн дээр 3 сарын асуудлыг бид нар бас л яг энэ хууль энэ 3 сар гэдэг энэ заалт дөнгөж 4 жил үйлчилж эхлээл ингээд эхнээсээ бас яг үйлчлэгийг хойшлуулаад яваад байгаа юм л да. Энийг бол бид нар төсвийн доктортой байдлыг хангах төсвийн тодтохгүй сайн төсвийн төлөвлөлт рүү чиглүүлсэн сайн заалт гэж үзэж байгаа учраас энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн хувьд бол энэ заалтыг бас өөрчлөх нь буруу юм а гэсэн ийм зүйлийг өгчээд 3 дугаар дараагийн бидний гол дүгнэлт бол төсвийн доктортой байдлыг хадгалахын тулд дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлээр байгаа энэ тэнцвэржүүлсэн үн төсвийн хүрээний мэдээллийн үзүүлэлтүүд болон төсвийн хүрээний мэдээллийг доктортой байлгах энэ хууль эрх зүйн орчныг чангадах шаардлагатай байна. Тэгэхгүй бол дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл бодлогын хэв шинжээ алдаад байна гэсэн ийм л дүгнэлтийг бид голчлоо өгсөн байна. Баярлалаа. Одоо эдийн засгийн нөхцөл маш богино хугацаанд хурдтай өөрчлөгдөд байна. Дэлхийн нийтээрээ л хариу арга хэмжээнүүдийг янз янзын хөлбөрүүдийг авч байна, хэрэгжүүлж байна. Тэгэхээр төсвийн хүрээ 5 сарын 1-нд хуулиар өргөн баригдаад 6 сарын батлагдана. За үүнээс хойш 3 сарын хугацаанд хөдлөхгүй ингээд хатууж хойжилж юм болоод байна л да. Тэгээд 9 сарын 1-ээс тодтол шаардлагатай өргөн барих хэрэг үүснэ. Тэгэхээр энэ одоо яг үүсэж байгаа нөхцөл байдал, төсвийн тэнцэл одоо алдагдaltaй байж байгаа байдал. За энэ шатхууны үнийн өсөлт одоо 5 сарын сүүл 6 сар 7 сар бодит орж ирнэ. Ачаалууд орж ирнэ гэсэн үг. Гадаад валютны өсөнтөж эрсдэл гарна, инфляцэнтэй эрсдэл гарна. За ийм төсвөө яралтай тодтогоо засаг илүү хурдан шуурхай хариу арга хэмжээг л бэлтий гэж байгаа. Ингэхгүйгээр эн чинь төсөв батлагдсангууд дагаж төсвийн нөгөө хүрээ өөрчлөлтөх асуудал биш шүү дээ. Тодтгол дээр зөвхөн өөрчлөх хэрэг. Тодтгол өргөн барих шаардлага, тусгай шаардлага үүссэн бол за ингээл нэг өөрснийхөө л зүтгэх тулсуудалтай таамттай ч вэ. Санжаад орж би их тодорхой юм асуусан чи битээ юм урт үлгэр ярил л дээ. Чи одоо энэ олон нийтэд шүү. Нэгдүгээрт 4 сарын эцсийн байдлаар төсөв маань аль зэрэг тасарчаад явж байгаа бэ? Хичнээн их найдаар энэнийг хаанаас та нар нөхөд төр ингэж аргалаад явж байгаа юм бэ? 3 дахь нь би өөрчлөлгөө татварын өөрчлөлгөөнүүд авсан юм уу? Хаанаас хичнээн юм авсан юм бэ? Нийлбэр нь хэд юм бэ? 3 юм хэлээд өгөл дээ. Санжаад орж сангийн за төлөлгөө гүйцэтгэл хоёрын зөрүү бол эхний 4 сарын байдлаар бол нэг их найдын тасалдaltaй явж байна. Зөвхөн орлого тал нь орлого нэг их найд төгрөгөөр тасалдaltaй явж байна. Төлөлгөө гүйцэтгэл хоёрын зөрүү тийм. За хоёрдугаарт бол нодлон бол 25 оны эцсээр бол бас орлого өндрөөд зарлага санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай зардлууд гарч ирсэн цалин өс тэтгэвргээд за үүнтэй холбоотойгоор татварын өөрчлөлгөө бас нэг их найд төгрөгөөр бол уршин татаж авсан. Тэгээд зарцуулсан. Яг зөв. Одоо бол бид нар бол ингэж байна. Түрүүн яриад байгаа нь бол төсөвт нөлөөлж байгаа 3 хүчин зүйл байна. Хамгийн өндрөөр төсвийн орлого нөлөөлж байгаа. Тэгэхээр хэмжээ нүүрсний хэмжээ бол гайгүй явж байна. За энэ хэмжээгээр бол бид нар 400-аас 500 тэрбум төгрөг бол нэмэгдэх байгаар харагдаж байна. Оны эцээр өгөө мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр ясаад. Мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр